Бидээ чин сэтгэлээсээ хайртайч хизээч хамт байх хувь тавилангүйч зүгээр л түүнийг аз жаргалтай байгааг нь холоос болов харах нь дэндүү их тансаглал байх. Та бүхэндээ 2015 онд нээлттэй хийж байсан Хятадын хайр дурлалын сэдвтэ гол дүрд нь Хятад улсын жүжигчин Ифэй болон Өмнөд Солонгос улсын жүжигчин Синхэ нарын тоглосон киног тайлбарлан хүргэж байна. Хайрын 3 дахь төрөл: хуулийн дагуу, хуулиас гадуур, хууль бус. Дэлхий дээр 3 төрлийн хайр байдаг. Эхнийх нь үлгэрийн номон дээр гардаг хайр, дараагийнх нь мэдээж энгийн амьдрал дээр харж болох хайр, харин 3 дахь нь бидний хайр. Киномайн онгоцонд маш том группийн захирал Гижон гэх залуу зорчиж байгаагаар эхэллээ. Харин түүний хажуухан талд нэгэн танихгүй жүү бүсгүй учир зүггүй уйлаад лайтын. Гижон санаан зовоод салфетик өгсөн ч үргэлжлүүлж уйлсаар зорчигчд баг Гижон энэ бүсгүйг уйлуулчихлаа гэд буруу ойлгосон ч Гижон бүр огт танихгүй штэ. Онгоц газартлаа. Онгоцон дотор учир зүггүй уйлаад байсан жүү бүсгүй одоо харин сэтгэл хангалуун уцаар яриад инээгээд л байна. Гижон бас л гайхастай. Энэ өдөр Валентины өдөр байсан болохоор ягаад ч юм өдрөөсөө болоогүйч Гижонд жүү гэх бүсгүй маш сонирхолтой. Түүний талаар илүү ихийг мэдмээр санагдсан байх. Жүү ирсэн даруйда дүү дээрээ очиход дүүн гэрээ чимгэлчихсэн хэрнээ өөрийнхөө амийг хорлох ордлого хийчихсэн ухаангүй байхыг нь хараад шууд л жүү дүүгээ имлэг рүү дагуулж авч явна. Тэгээд уцыг үтсэн чинь Гижон гих залуу руу бүр хэдэн мянган удаа хайртай, дуртай, надтай хамт байгаа ч ухааны юм бичсэн. Тэгээ нөгөөх нь ямар ч хариу өгөөгүй байхыг нь хараад дүүгээсээ асуухад хинч биш, танд ямар ч хамаагүй инээдрэгээд тэр хүнийхээ талаар огт хэлдэггүй. Тэгээ манай жүү бүсгүй өмгөөлөгч болохоор ажил дээр очиод ажлынхаа хүмүүсээс Гижон гих хүний талаар асуухад бурхан ёстой амар хөөрхөн кул залуу, амар баян бараг насаараа чамтай чацуу байхаа, эмэгтэй хүмүүсийг бараг ашиглаад хайдаг байх, чрийн группийн өв залхамжлагч гих мэдээллийг сонсоод мэдээж дүүг нь үхэлд хүргэх хэмжээнд хүргэсэн тэрхүү залуутай уулзахаар цагч авахгүй юугийн уулзалтай байхад нь дайраад орноо. Тэгээд манай дүү өөрөөс ч юм болоод амиа хорлох үйлдэл хийсэн гэхэд Гижон бүр сувол гихт өвч нь мэдгчгүй, танихчгүй гэд уцаа хүртэл харуулхад анханасаа Гижон дүүг нь огт танихгүй, дүүнд бараг бодолдоо төсөөлөлдөө үерхэд Гижонд дурлаад хаяад хаягдаад дууссан юм шиг байлээ. Ингээд дүүг минь ажлаас нь чөлөөлөд өгөөч гэсэн чинь дурандаа ингэж ажлаас хална гэж байхгүй. Манай группийн тустай дүрм журм гэж байна. Шууд ажлаасаа гарах юм бол гэрээнд заагдсанаар маш их төлбөр авах учраас гэд энэ яриа ингээд өндөрлөө. Жүү гэртээ очиод тэр Гижонтэй чинь уулзсан. Чиний хизээж болохгүй хүнээ битгий бодож ийм тэнийг үйлдэл дахиж хийгээрэй гэсэн ч дүүн. Танд юу н миний амьдрал хамаагүй. Би тэр хүнд угаасаа хайртай учраас ядчил холоос хараад байж байхад болно. Та зүгээр миний асуудалд оролцох хэрэггүй гэд уурлаад игчийнхээ үгийг ч авахгүй. Дүүгээ ажлаас нь гаргах талаар гэрээг нь хуулийн хэмжээнд судалж үзсэн ч боломж байсангүй. За тэгээд ажил дээрээ яжсэн чинь яаралтай дуудлага ирээд энэ газарт ирнэ. Учир нь жүү өмгөөлөгчийн нэгэн үйлчлүүлэгч амиа орлох гэд маш өндөрт гарчихсан байж байлаа. Яах ч учраа олохгүй байхад Гижон захирал ирээд асуудлын талаар сонсоход уг нь бол эдний компаниас болоогүй өөр туслан гүйцэтгэх компаниас болоод нөхөн олохор авах байсан ч гэсэн Гижон шууд өөрийнхөө компаниас мөнгийг нь гаргаад жүү өмгөөлөгчтэй хамт дээшээ нөгөө хүнийг аврахаар гарна. Жүү өндрөөс маш их айдаг мөн түүний нүдэнд яагаад ч юм өмнөх аимшигтай нэгэн дурсамж нь орж ирэх нь тэр. Арай гэж гараад ямартай ч нөгөө хүнд мөнгийг нь өгснөөр хүний амийг аварч чадна. Тэдний эхний уулзалт таагүй байсан ч дараагийн уулзалт дээр ямартай ч хүний амийг авраад хамтдаа тэмдэглэнэ. Тэгэд хамт ууд суухдаа дүүгч нь ажлаас нь халахгүй зүгээр надтай таарахгүй өөр хилтэст шилжүүлээд өгч болно гэхэд жүүж баярлаад манай дүү танд маш их хайртай юм билээ. Та нэг ч үг сальж үзээгүй болохоор сонирн байж магадгүй. Дүүг маань уучлаарай гэх мэт ажлынхаа талаар ярилцаад гэртээ харих гэхэд жүү гэр нь орхон алхаад явчих гэсэн чинь бороо ороод Гижонч бас угаасаа жүүг хүргэж өгмөр санагдаад байсан болохоор араас нь нэг шүхэр аваад авчлгүй яах вэ? Ингээд манай хоёрын жаахан жогролт эхэлж байгаа юм л та. Гэтэл жүүгийн дүү суугаал өнөөдөр болсон үйл явдал дээр хүн амиа хорлох гэж байсныг нь биш, их чинь өөрийнх нь дурлсан Гижонтай хамт байсныг нь хараад уншаад мэдээг нь харчаад бүр уур нь хүрээд байгаа харагданаа. Харин нөгөө талд Гижоны аавынх нь сайн найзынх нь охин болох Жия гадаадаас ирж байна. Жия болох багаасаа Гижонтой ойр өссөн. Тэг ярьж байгаа ярианаас нь хүртэл та надтай гэрлэн эзтэй гэхийг нь бодвол Гижонд маш сайн болох нь мэдэгдэж байгаамаа.
Жүү маргааш нь ажил дээрээ очисон чинь нөгөө Гижонтой хамт хүний амь аварсан мэдээлэл нь гарсан. Тэгээ ажлынх нь хүүхнүүд ойрлоод ханхүү гэж хэлэгддэг Гижонтой хамт байсан юм уу? Сайхан залуу байна уу? Таачтай азтай юм аа гэдэл. Жүүг гинэт дарга нь өрөөндөө дуудаад л Чрийн группийн одоогийн хуулийн зөвлөхийн компанийн дарга нь хээл хахуулын хэрэгээр шоронд орсон байна. Тиймээс дахин шинэ хуулийн фирм хайж байгаа гинэ. Манайх л энд заавал орох хэрэгтэй. Чи ядаж тэр группийн захиралтай уулзаж үзсэн юм чи уцаар залгаад хилээд гэд гуйсан чинь Жүү угаасаа зөвшөөрөхгүй штэ. Тэгээ сүүлдээ дарга нь чи залахгүй бол би амиа хорлол нэнэтрээ гэд уурлаад байгаа учраас ярахаас өөр сонголт үлдсэнгүй. Сонгон шалгаруулалт дээр эдний хуулийн фирмийн илтгэл тавих байсан энэ нүдний шилт маань Гижон захирлыг хараад сандарсандаа гидсэн нүдүүд бүр заалаар унгаад алга болно. Мэдээж ингээд илтгэлийн талаар юу ч мэдгүй Жүү өөрийнхөө хуулийн фирмийн талаар маш багахан мэдээлэл өгөөд эднийх угаасаа тэнцэхгүй дээ гэд гадаа сууж идэл дарга руу нуцтаад Чрийн группийн албан ёсны хуулийн зөвлөхөөр Жүүгийн фирм сонгогджээ. Тэгэл бөөн баяр болсон хүмүүс чинь дөрмийн дагуу баяраа тэмдэглэн ууж идэн дуусаад Жүү гэртээ орох гэхэд Гижоны туслах ирээд Гижон өөртөө нь уулзуулахаар дуудчихъя. Тэгснэ би чамайг бүр бүхий л зүйл дээр чинь тусалж дэмжихийг хүсэж чинь чамайг харахаар бусад хүмүүсээс илүү онцгой цаанаасаа чамд татагдаад байна гэдэл бараг сэтгэлээ хэлчихсэн ч Жүү маань одоо ч гэсэн манай фирмийг сонгохгүй байж болно гэд бүр царайж өгөхгүй яваад өчвөн. Учир нь Жүүгийн дүүн түүнээс болж амиа орлох гэж байсан. Мөн түүний амьдрал Гижоны амьдралын хажууд харьцуулшгүй доош учраас бүх зүйлд бэлэн биш байлаа. Гэртээ ирсэн чинь дүүг нь Гижон захирал өөр хэлтс рүү албан тушаалыг нь дэвшүүлэн дарга болгон явуулжээ. Жүү цаашдаа тэдний компанид хуулийн зөвлөхөөр ажиллах болохоор Гижон захиралтай байнгын уулзаж таарнаа гэдгийг дүүдээ хэлсэн ч дүүн бүр үнэхээр ойлгохгүй ууралсаар. Манай хоёр ч мэдээж ажлын шаардлагаар байнга уулзах болсон ч олигтой үг сольж чадахгүй. Нэг орой хамтдаа хоол идэж байхдаа Гижон хэлдэг. Чи юу н сандаг болов уу? Валентины өдөр хоёулаа нэг онгоцонд яг хажуухан талын суудалд чи суучсан маш их уйлж байсан. Тэр үед чиний нулимсыг авчих салбид хийх чамд өгчүүлээ. Тэр үед би чамайг анхудаа харсан гэхэд Жүү бүр түүнийг ч анзаарах сөхөөгүй уйлж байсан юм байна лээ. Учир нь Жүү өмнө нь гэрлэж амьдрал зохиож байсан хэдий ч яг тэр өдөр нөхрөөсөө салж албан ёсоор гэрлэлтэд цуцлуулсан өдөр байсан болохоор маш их сэтгэлээр унсан гэдгээ ч хэлнэ. Гэхдээ түүний өмнө нь хүнтэй гэрлсэн, амьдрал зохиосон гэдэг нь Гижон тогтхон ч хамаагүй. Би чамтай цаашдаа гэрлэх бодолтойгоор үерхэж харилцаа тогтоомоор байна гэсэн хүсэлтэд хэлж түүнийг үнсгэд Жүү өгч хэлэхгүй гараад явцдаг. Маргааш нь ажил дээр нь байхад нь залгсан ч Жүү уцыг нь авахгүй байсан болохоор шууд ажил дээр нь очиод чи миний сэтгэлийг хуурамч гэж бодож гинөө. Би зүгээр л нэг сэтгэл хөдлөлөөрөө хандах хүн гэж юу? Яагаад намайг хүлээн зөвшөөрөхгүй гэж би чамтай гэрлэх бодолтой өрхмээр байна гэж дахин хэлсэн ч Жүү зүгээр л ажил хэргийн харилцаатай бай гэдэл өнгөрнө. Өдөр хоног өнгөрч Жүүгийн хүснээр тэд яг л ажил хэргийн харилцаатай хүмүүс болсон байлаа. Гэхдээ нэг зүйл Жүүгийн бодлыг өөрчилсөн юм. Учир нь түүний туслах Гижон захирал өдөр болгон нэгэн кофе шопт тогтсон цагт очдог гэдэг үг байсан юм. Учир нь яг л тэр тогтсон цагт Жүү зам үндлэн гарч ажил руугаа явдаг. Харин тэр кофе шоп нь Жүүг харахад яг тохиорсон газар юм л да. Ингээд Гижон түүнлүү залгаад би гадаад руу томилолтоор 7 хоног явна. Ирээд чамтайгаа холбоо барьж болох уу? Намайг хүлээгээж гэсэн чинь юу гэсэн гэж? Тэгье. Би чамайг хүлээх болно гэлээ. Ингээд Гижон Жүү хоёрын харилцаа албан ёсоор эхэлсэн юм. Яг үнэндээ Жүү Гижонд үнэхээр хайртай. Зүгээр л бүх зүйлээ сайж, бүх зүйлийн дараачийн үр дагавраас эмээсэндээ өөрийнхөө сэтгэлийг удаан твсэн хэдий ч түүний зүрх Гижон руу тэмүүллээ. Тэр одоо аз жаргалтай байна. Түүний өдөр бүр үнэхэрийн нандин Гижоныг хүлээх хорон мөч бүхэн тэндүү үнцэнтэй. Манай хоёрын уулзах өдөр болсон хэдий ч цаг агаарын байдлаас болоод онгоц агаарын урсгал төртөх магадлал өндөр гэж үзээд Гижоны нислэг хойшлогдож харин Жүү томилолтоор Бээжин явахаар болчлоо. Гижоныг хүлээсээр хамгийн сүүлийн онгоцны билетийг захиалаад яг хүлээгээд ээжэд хажууд нь нэг хүн ирчээ түлхээд болдгоо. Эргээд харсан чинь тийм ээ Гижон амжаад түүн дээрээ ирсэн байлаа. Бас нэгэн гоё мэдээ нь түүнтэйгээ хамт Бээжин рүү нисэх гээд онгоцны билетээ хүртэл авчихжээ. Би бинээ сансан сэтгэлийг яваарч хэлж зөөрлөшгүй байх. Хамтдаа хөтлөлцөнгүйгээд л онгоц руугаа явж байгаа энэ мөчийг тэдний харилцааг ямар нандин байгааг илтгэх мэт. Хайр бол мянган шөнийн од шиг хялалцаж, гэрэлтэж байдаг ч заримдаа манан донд алга болдог. Жүү би чамд хайртай. Би зөвхөн чамайг аз жаргалтай болохыг хүсэж байна гэж Гижоныг хэлэхэд би айж байна.
Чиний энийг хайрыг хүлээн авахаас айж ийн гэх нь цаашид энэ хоёрын маань харилцаа ямар игзэгтэй, саад татвартай үргэлжлэхийг сануулж байгаа мэт. Ингээд Жүү Гижонтой уулзахаар дахин нэг өдөр ирээд би маш удаан бодлоо. Надад болцол байна. Хоёулаа цаг хугацаа орон зай зөвшөөрөх юм бол би бинэ гэж байх юм бол уулзцгаая. Мэдээж зогсмоор санагдах юм бол хизээж хамаагүй надад хэлээрэй. Бага цаг хугацаанд би бинэ хайрлая гэж хэлдэг. Харин Гижон үүнийг нь зөвшөөрсөн хэдий ч би чамтай насан туршдаа хамтдаа баймаар байна гэнэ. Учир нь одоо тэд хамтдаа байгаа нь Жүүд хангалттай. Гинэт хаалганы хонх дуугарч нөгөө гадаадаас ирсэн Гижон сайн жиа ороод ирдэг. Тэгэл Жүүг хараад гайхаад та хоёр үргэлж ам уу? Хэр удаа үргэлжсэн юм нэ гэж шалгаж өгөн л дөө. Тун удалгүй Трийн гүрүүв том санхүүгийн асуудалд уналтад орж Жүүтэй хамт байсан мэдээллийг Гижоны аав нь мэдсэн. Нийлээдгүй дургуутсангүй Гижоны ах нь хүртэл компанийн бодлогын асуудалд хошууд үрж тэдний гүрүүв маш том уналтад орж байгаа ч гэсэн энэ бүхнийг Жүүд мэдэгдүүлэхгүй хичээж байгаа нь Жүүд мэдэгдэлгүй яхав. Гижон хамтрагч байгууллагуудаас мөнгөн тусалцаа авахын тулд маш олон орноор томилолтоор явхаар болсон. Жүүгийн хувьд Гижонгүй өдөр хоногуд өнгөрсөөр мэдээж тэдний компани хуулийн зөвлөх учраас Гижоны аавтай нэг өдөр цахилгаан шатанд таарахад түүний аав Жүү өмгөөлөгч. Миний хүү та хоёрын талаар харилцааны талаар би сонирхгүй байгаа. Гэхдээ хүн минь хол явах учиртай. Тиймээс одоо Гижоныг явуул гэж хэлдэг. Энэ бүхнийг бодлогошрон явж байхад хайрт Гижон нь ирчихсэн түүний байн гардаг кафеда хүлээж байх нь тэр. Тэгэд чи намайг мөнгөгүй болсон ч хайрлан үздэй. Би чамд бэлэг авчирсан гэд Жүүг байн гуйлдаг учраас нулимсыг нь арчих салфетик өгчхөөд дахиад л өөр улс руу явчихна. Учир нь тэдний гүрүүв одоо унах босох дээрээ ирчихсэн байгаа. Удалгүй Жүү дээр жиа ирээд Гижон ах угаасаа л багасаа маш мундаг хариуцлагатай байсаар ирсэн. Ээжигээ өнгөрснөөс хойш түүнд ааваас нөөр хинч хүлдээгүй бас түүний гүрүүв гэр бүлийнх нь босгосон маш том бизнес. Тиймээс та ч гэсэн ахад хайртай бол бид хоёрын гэршилтийг зөвшөөрч хуулийн зөвлөхөөр ороорой гэдэг. Учир нь Гижоны аав яах ч аргагүй болж Жиагийн аав руу утас цохин охин хүү хоёроо гэрлүүлж тэдний гүрүүхийг хөл дээр нь босгох санхүүгийн тусламж авахар болсон байдаг. Үнэхээр харамсалтай. Гижон энэ орой Жүү дээр ирээд уучлалтгүйж Жиатай гэрлэхгүй. Зөвхөн чамд л хайртай гэсэн чинь энэ бүхнийг аль хэдийн болно гэдгийг мэдсэн юм шиг л Жүү одоо ингэж цаалцгаая. Зүгээр дээ. Би ч гэсэн чамайг хайрлах болно гэсэн үгийг л хэлнэ. Хайртай залуудаа юугаарч тусалж чадахгүй. Магадгүй одоо ингэж хайргүй хүнтэй гэрлүүлэх гэж байхад нь гэрч болоод сууж байгаа нь түүний тусалж чадах ганцхан зүйл байж мэдэх. Жүүд амьдрал нь хөмрөх мэтэл хангалттай хэцүү байгаа. Маш их ууж, сэтгэл нь өвдөж байгаач уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа нь үнэхэрийн бачимдмаар өөрийгөө үзэн ядмаар урсгал бус мэд байсан амьдралд нь Гижон гих залуу орж иж хэсэгхэн зөөр давлгаад уулчгаад дахин давлгааг нь нам жим улам уйтгартай болгочхоод явсан юм. Маргааш гих өдөр Жүүгийн ажлын хамтрагч хурмаа хийж байхад тэнд хаанаас ч юм Гижон гарч ирээд Жүүг л хайн хайсаар харин энэ бүхнийг мэдсэн Жүү түүнээс зугтаж хоодгыг хичээсээр энэ бүхнийг ходоос харж байсан нэг хүн бод Жүүгийн дүү болох Сувал. Орцонд тэр хоёр ярилцаад байж байхад түүнд бүр яг хулгайч нохоо шиг чив чимээгүй яриаг нь сонсоод байж байдаг. Гижон харин Жүүд хандан дахиад хэлцгээе. Хоёулаа хаашаач хамаагүй хэний ч мэдэхгүй газар руу зугтацгаая, явцгаая л гэдэг. Жүү харин эцэст нь устж үгүй болох энэ амьдралдаа хүмүүст чичлүүлж амьдрахаас бус зүгээр хайрлагддаг эмэгтэй байхыг хүссэн гэж хэлнэ. Яг л энэ үед Жүүлүү түүний дүү болох Сувал залган. За сайн уу ихчээ. Таныг би одоо Гижонтой хамт байгааг чинь мэдэж байна. Яаж намайг хуурж худлаа хэлж чадчихна? Одоо би хүн бүр намайг харж чадах өндөрдөгдөр байна гэдэг. Энэ бүхнийг сонссон Жүү яаран сандран гүйж очиход Сувал намайг хайртай гэдгийг мэдсээр байж яаж Гижонтой уулзаж чадваа? Та хоёр би бидэд хайртай эзтэй гэдэл өөрийнхөө амийг хорлох орддог хийж энэ үед Гижон Сувалын гарыг барихад Гижон чиний гарыг ядаж ингээд ч болов барихад сайхан байна гэж хэлсэн нь түүний сүүлийн үгс байсан юм. Хизээч өөрийг нь хайрлахгүй хүнийг хайрлаж эгчийнхээ хайр дурлалыг үзэн ядсан тэрээр өөрийнхөө амийг хорлсон юм. Зөвхөн өөрийгөө л бодсон. Жүүд ямар хэцүү байгааг анзаардгүй. Эгчтэйгээ ганц ч удаа ярилцахыг тэр хүссэнгүй. Тухайн үйл явдлаас шалтгаалan Трийн гүрүүфийн хуулийн зөвлөх солигдож Гижон Хонконг руу явж Жүү харин эндээ үлдлээ. Бүх зүйл дууссан. Аз жаргалтайгаар биш, салалт, хагцсал, үзэн ядалт, уйтгар гуниг, цөхрлөөр.
Магадгүй цаг хугацаа орон зай боломж олгосон үед нь зүрх юу хүсэж байгаа тэр л үед хайрлахыг хүссэн үедээ хайрламар байдаг. Хайр гэдэг зүйл ихэндээ ганцхан дурлал мэт санагдаж байж болох ч тэр зүйл сэтгэлд гүн гүнзгий мөрөө үлдээгээд амьдралын минь нэгэн аз жаргалтай бас гунигтай нэгэн хэсэг болоод явчихдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний зам, бидний алхам тутам өөр байсан. Хайр гэж юу болохыг түүнийг авч үлдэхийн тулд юу ч хийж чадахгүй гэдгийг хин ойлгосон байх. Өнгөрсөн цаг хугацаанд түүнийг хайрлсан, түүнтэй хамт байсан хорон мөч бүхэн дэндүү үнцэнтэй. Хайртай хүнтэйгээ амьдарч буй цаг хугацаанд зөвхөн түүнийгээ хайрлаж, ойдхон дэмжиж, хүслийг нь ойлгоно бид амьдралын их сургуулиас хэдийнэ суралцсан. Салалт бол сэтгэлийн гүнд хизээж мартагдагшгүй дурсамж болж үлддэгч энэ салалтын дараа бид хоёрын зам одоо дахин хизээж уулзахгүйгээр өөр өөрийн амьдралын хуваацнаас өөрийн нэгэн түүхийг бичгээр явж байна. Бид хоёрын түүх тэрхүү хайрын дурсамж сэтгэлд минь үрд хадгалагдаж үлдэнэ. Заримдаа бодоход аз жаргалтайч ихэнх тохиолдолд дэндүү сэтгэлийг минь зурж өвтгөгч тэр хайр нь зүрхний гүнд үрд хадгалагдаж мэдрэгцээр байх бол. Жирийн группийн захирал Гижоноос энэхүү гүрэн гарцыг Жүүд зориулан бариулав. Баяртай Гижон, баяртай Жүү. Эцэстэн гэж хэлэхэд би биедээ үнэхээр хайртай ч гэсэн сэтгэл зүрх нь хин хинийгээ дэндүү их үгүйлж догдолж байгаа ч гэсэн хизээж хамт байх боломжгүй хайр гэж байх юм. Магадгүй зүгээр л түүнийгээ холоос хараад байж байх нь хамгийн их тансаглал мэт. Тиймээс хайртай хүн чинь чиний дэргэд байгаа бол та энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн юм шүү. Аз жаргал бүхий л үнцэн чинь хажуучин байхад зүгээр л өөрийн сэтгэл зүрхийг харамгүй зориулаарай. Яагаад алдсан хойноо ухаарах ёстой юм бэ? Зүгээр л бид нэг л амьдрна. Хин нэгнийг хайрлаж, хин нэгнээр хайрлуулах хичнээн их тансаглал вэ. Магадгүй би биедээ хайртайч хизээж хамт байх боломжгүй нэгэн хайрын төрөл зүйл нь хайрын 3 дахь төрөл байх. Дараагийн контентоо үзэхийг хүсвэл манай сувгийг subscribe хийгээд лайка дараад төрсэн сэтгэлээ үлдээгээрэй. Энэ нь намайг дэмжиж байгаа, хайрлаж байгаа нэгэн хайрын хэлбэр юм шүү. Баярлалаа.我们以后不要见面了。这个世界上有3种爱。